Соёлын говьяц зүтгэлтэн зохиолч Магуны Эрдэнэбат. Хөрөг өгүүлэг. Гянгар үгний нас ая шахаж аажзан тэргэхийн тэмдэггүй болтлон өөрчлөгдөжээ. Үргэлжил хэдэн зээтийн аар сархан зүйлээр хэрүүл шугаан хийж хүргэнийхэн аргыг барна. Зарим үед насан ботын төвчээр алдарч ер нь танаа энэ зүнсэн эцэг яах гээл хэдэн хүүхдийн минь төвчээрийг барж байдгийг. Яхаараа миний хэдэн хүүхэд өөрийнхөө гэр оронд эрхчлөөтэй байж болдгүй юм хэмээн эхнэртээ уурлана. Эхнэр нь харин чи миний муу эцгийг үргэлжил ад үзэж байдгаа болбол таарна шүү. Нэртэйгэр нь шулуухан хөөгд удамжинд гаргачихгүй юу? Яахав тэ хөгшин хүн хүүхд хоёр адилхан юм хойно эд тэгсгээд учраан олзчихдгийг. Хөгшин хоньны насгүй болсон амьтныг чи битгий ад үзээч. Өөрийнхөө эцгийг байсан бол чи яасан ч ингэхгүй штэ хэмээн додрон бухимдаж гадагшаан өмөөрнө. Нэгэн үдэш Гянгар өвгөн нөгөө л хэрүүлэн хийдсэн. Хай мөнхөө гүчинаа сувгаан соль. Би мэдээ сонсомоор байна. Одоо л энэ бие юм болж та нар муусан усгаануудтай хэрүүл хийж байгаа болохоос өвөнч цагтаан цалгиж явсан ир шүү. Намайг зүгээр улс орон гэхин ч хаашаа юм олон түмэн мэднэ гайгүй. Өдөлсөн болохоос өгөөгүй байна. Аль тэр мэдээ гаргаад аль гэсээр зурагтын удирдлага салган авч сая амарлаа. Өвгөн зурагтын мэдээнээс үүдэн тэр орой жингон хөөрцгөлөв. Тэр үед миний зургийг зурж байсан охин цаан чи үсгэлэнгийн гаргасан байна. Энд л миний тэр зураг тавигдсан бий дээ. Маргааш оч үздэг хэрэг. Та хоёр надтай хамт явах уу? Хэмээн хүргэн хүүхэн хоёроос асуулаа. Охин нь за таны тэр зураг одоо байдаг ч юм уу гүү ч юм уу аав минь. Бид хоёрт таныг дагаж явах зав хаанаас байх вэ? Гэхэд нь байж л таараа. Байхгүй яадаг юм. Хэмээн уцаарлаад ёстой нэг сайхан зураг байдаг юм да. Би бүр гуйгаад авч дийлээгүй юм. Бүр урлагийн бүтээлгээд өгөөгүй санагдаж байна. Нэг үзэх юмсан гэж бодогдоод л байх болсон юм. Тийм сайхан зургийгч алга болгоно гэж байхгүй шүү. Та нар жирн хөгшин хүнийг өгсөн хүн шиг л бодох юм да. Ганцаараа л явхаас биш гэсээр чимээ намдлаа. Үсгэлэнгийн танхим цанаал нэг айдуухан агаад нам гүм. Хүмүүс ганц хоёр орон зураг сонирхон үзэж шивэр авир хийн. Энэ танхимд чанга ярьж бүр хашгирч яагаад болохгүй гэж. Гэвч хинж тийм аашавар гаргаагүй дэн л урлагийн ихэмсэг нандин чанар амин сүнс нь оршин байх шиг өвгөн санагджээ. Гянгар амьсгаа гандарж хэсэг зогсоод эргэн тойрноо ажиглав. Эгнүүлэн өлгсөн тэр олон зурган дотор өөрийнх нь хөрөг зураг байгаа гэж итгэхэд бэрх. Байхгүй бол гэсэн өөдгүй бодол зурсхийн орж ирээд тэр дорхнон замхран алга боллоо. Өвгнийг анзаарсан ганц нэг хүн энэ хөгш одоо энд юу хийж байгаа юм гэсэн баяртай хөлөөс нь толгой хүртэл цоо ширтэн. Гянгарт энэ бүхнийг анхаарах сөхөөж байсангүй нөгөө зургаан хааж эхэллээ. Үсгэлэнт байгаль, ан амтан, ваартай цэцэг, шанаагаан тулсан бүсгүй, эртний баатар, сүрг чоногээд ер байхгүй ч юм алгаа. Зарим нь зурсан гэхэд ч итгэхэд бэрх тун сайхан уралжээ. Өвгөн зураг бүхний өмнө очиж уулга алдан өөрийнхөө зургийг хайсаар байлаа. Гэтэл хоёр гараан ангиртэн зөрүүлэн хуйлаатай цаас барьсан дэгжин залуугийн шимтэн үзэж байгаа зургийг зэрэгцсэн харвал ашгүй өөрийнх нь зураг яхаарахгүй мөн байлаа. Өвгөн баярлсандан уулга алдаж миний зураг энд байна. Яхаарахгүй мөн байна гэж тодоос тод хэлээд зургийн дор бичсэн тайлбарыг уншихаар дөхөж очлоо. Хөрөг, гуаш гэсэн хоёр үгийг тодоор бичснээс Гянгар гэсэн нэр тэнд байсангүй. Өвгөн бүр гайхаж миний зурган дор яхаараа миний нэр байдгүй билээ хэмээн хэн нэгнээс асуухаар эргэн тойрноо харвал түүнийг анзаарч байгаа хүн эгч алга. Харин ч бүр саяхан л энэ зургийг шимтэн үзэж зогссон залуу хархүү талийн оджээ. Өвгнийг хинж тоогоогүйд бухимдаж тэр залуугийн араас очин хөөй мөн нус хаймын саяны чиний нүдэн унгах гээд үзээд байсан зургийн чиний эзэн бий байна
Чи сайн хар. Цагтаа би чи ийм сайхан залуу явлаа. Хэмээн хэлий гэсэн боловч хөл нь хөдөлж ам нь эвлэж өгсөнгүй. Өвгөн зургаан харж баахан зогсоод баг зэрэг тайвширлаа. Үнэхээр л би ийм залуу байсан та. Гүй тэр нүд хөмсөг мөр цээжинэ. Миний нүднээс хүмүүс их айдаг байж билээ. Одоо даанч тэр үеийн гянгараас өчүүхэн ч юм үлдсэнгүй шивдэ. Хэмээн бодож хөнхөн шүрс алдав. Тэрээр цааш нь миний нэрийг ягаа тавьчихаагүй юм бол нэрийг мань мартсан байх аль эсвэл аль хэдийн өгсөн гэж бодсон хэрэг тэрнээс зайлахгүй гэж өөрийнхөө бодлыг батлаглаа. Ер нь энэ зураачийг олж нэрэн тавилыг байз хэмээн бодож зургийнхаа хажуугаас холдов. Өвгөн тэртээ болон зогсож байгаа охины дэргэд очин "Хүүхэ, энэ зураач нь хаануугаа бол?" гэвэл "Мандрава багш нээлтээс хойш ирээгүй. Үцэглэнгээ буулгах үеэр л ирж магадгүй. Би энэ таруухан байдаг юм аа" хэмээн дуржиг нь болов. Би энэ муу байгаа гинэ. Харахгүй дээ. Одоо бас л нас нь ахаа байлгүй хэмээн өвгөн бодохдоо нэрэн тавиулагч өнгөрлөө хэмээн урам нь хугарлаа. Өвгөн гадаа гарч хэсэг зогслоо. Намрын шаргал нар таатаяа ээж өрхөн хонгор салхи сэвэлзэн үлээгээд өвгөний сэтгэлийг сэргээх гэж оролдох мэт. Саяын зургнаас үүдэн идэг гялалзж явсан залуу зандан үеийн галзуг нь буурсан чиглээ насан дам баймгүй хараа сайтай нүднийх нь өмнөр зургт үзэх мэт харагдаад болсонгүй юм. Энэ бүхнийг бодох тусам өвгөний арга барагдаж байлаа. Энэ хүүхдүүд намайг яа таних вэ? Харин таньдаг хүмүүстэй энэ зургийг нэг үзүүлэх юмсан. Гэвч түүнийг таньдаг хүн маш олон ч гэсэн одоо цөөрчээ. Заримынх нь сураг гаралгүй удаж байгаа болохоор байгаа гэж итгэхэд бэрх. Гинтхэн өвгөний толгойд энүүхэн хажуу байранд жавынх байгаа санагтав. Мань хүнийг дагуулan ирж зургаа үзүүлэхээр шийдлээ. Байрынх нь гадаа ирээд сургалбал өөд болоод 7 хоноогүй байгаа гинэ. Өвгөний дотор дахиад л давчтав. Шууд харихаар шийдээд алхаж явтал бүр эртний танил бор хүүхний цонх нүдэнд нь туслаа. Хэдхэн хоногийн өмнө тэр хоёр баахан хуужилсан юмсаж тэднийхээр оров. Орноос түүний бие муудаад хүн таньхан байсан тухай хүүхдүүд нь ярьлаа. Өвгөн тэднийд утга учиргүй орсон шигэн хурдхан гарав. Одтой тэнгэрээс од шүрчч мэдхээр омглон залуу гянгарын тэртээ 40 жилийн өмнө зурулсан зургийг таних хүн бараг үгүй болжээ. Харин яхир ярддаг ааш замтай гянгар өвөөг бол хэдэн хүн таних янзтай. Тэр оройдон өвгөний даралт ихсч биеийн муудлаа. Ухаан санаанч орж гарна. Зарим үед ухаан санаа нь цэлсхийн цэлмэхэд тэрээр насан туршдаа юунд тийм сэтгэл хангалуун амьдарснаа ердөөч ойлгосонгүй юм.